миний хамгийн татны сайн найз болчихсон. Гэрээсээ гараад бариараа аав чар хайдууд ярьж болохгүй шүү. Зургаа би байнга явуулдаг гэсэн. Бид бүхэн ухаалаг утас интернетийг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг болсон. Харин захин орчинд зөвхөн танил хүмүүс биш, бас аюултай, залтай этгээдүүд ч нүүдэж байдаг. Сүүлийн үед хүмүүсийг хууршимтлан мөнгийг нь залилж авах тохиолдол ихсээр байгаа ба тухайлбал Telegram хаягаар мөнгө өсгөн гэж итгүүлэх, даалгавар биелүүлээд ашиг олно гэж уриалах, TikTok хөгжүүлбэл мөнгө олно, та 10 саяын тусламж авах хэрэгтэй гэх мэт захин залилан байдаг бөгөөд цагдаагийн байгууллага өдөр бүр 25-аас 30 хүн ийм төлөвлөөр залилуулаа гэж ханддаг байна. Надад нэг Facebook хаяг байдаг байхгүй. Тэгээд ээж надад нээж өгөөд тэгээд манай нэг сургуулийн хүүхэд юм уу нэг таньдаг харсан царайтай нэг эрэгтэй хүүхэд над руу найзлж бэлгээсэн. Тэгээд би тэр хүүхэдтэй чатчаад над руу сайн уу хаа юу гэж наа таньж нэгэ даах Facebook-ээр чат бичсэн. Тэгээд би танихгүй энэ чинь хэм бэлээ гэд ер нь бол чатлаас намайг чи хичээл чинь тарцсан юм уу? Би чамаас харсан хаана явж байгаа ингээд нөгөө дандаа нөгөө нэг хараад идэг. Тэгээд манай ангийн хүүхдэн болов эсвэл манай сургуулийн хүүхдэн болов гэд би бодоод тэр хүүхдтэй ер нь аль танилцаад өдөр алган чатчдаг байсан. Тэгээд чатчиж явж байгаад сүүлдээ хоёулаа ингээ гой сайн найз болъё. Тэр танилцаад өдөр алган чатчсан. За нэг 3-4 сар чатчсан баха. 3 сар юм уу? Тэгээд сүүлдээ намайг чи юу хийж одоо юу хийж байгаа зураг явуулаач гэд би хичээл хийж байна. Татлаа хийж байна гэд ингээд зураг би байнга явуулдаг гэсэн. Тэгээд өөр болохоор над руу бас нэг өөр зүгээр нэг тийм зураг авалдаг гэсэн. Тэгээд надтай ерөөсө царайгаа харуулж видео кол хийгээгүй. Тэгээд сүүлдээ өө чи нэг зураг авуулсан чинь чи нөгөө дээгүүрээ над цамцаа ямар сон цамц өмгцэн бэ? Цамцаа тайлбараад нэг зураг авуулчаад гоё харагдчих штеп гэтгсэн. Тэгээд би нэг удаа зураг явуулсан. Тэгсэн чинь өстө гоё юм гээд тэгээд тэр өдөр сайхан амраарэ гээд чатанд дууссан. Тэгээд дараа нь над руу Facebook-ээр видео кол хийгээд залангуудаа чиний наад зурагч надаа гэд манай аав хоёрын зургийг явуулсан Facebook-ээр. Тэгээд энэ чиний аав, энэ чиний ээж шүү. Чи надад мөнгө өгөхгүй бол би чамайг ийм зураг дараалдаг гэж аав чи хэлнэ. Тэгээд сургуулийн хүүхдүүд чи хэлнэ гэж намайг дарамтлсан. Тэгээд би аав чирэмээ энэ хата яана гэд би аагаад яах вэ гэсэн чинь хад руу данс явуулаад мөнгө өг гэсэн. Тэгээд аав чир татлаараад хөрөнгөлийн мөнгө багш нам аавна гэд би мөнгө аваад өгөөдсөн. Тэгээд одоо надад дандаа мөнгө ихдэг. Тэгээд би аагаад аав чирт хэлж чадахгүй. Тэгээд би явж байгаад хамгийн сүүлд манай ангийн нөгөө болроо гэд манай найз идэг. Тэгээд би найзтай хэлсэн. Тэгсэн чинь манай найз хараа ангийн багшд хэлсэн гэсэн. За энэ мэтлэн цагдаагийн байгууллагт ирж байгаа дуудлага мэдээллийн дийлэнх хувийг одоо цахим гэмт хэрэг буюу саяны гарсан кейс за тэгээд мөн одоо Telegram залилан за мөн эд зүйл худалдаа авах чиглэлээр одоо хүний данс руу мөнгө шилжүүлэх за тэгээд өөр бас нөгөө хүмүүс андуураад гүйлгээ шилжүүлэхдээ андуураа шилжүүлдэгчтэй данс андуураад за энийг одоо жишээ нь одоо тухайн нөгөө андуурж орсон дансны хүмүүс маань аваад ашиглах юм бол өөрөө эргээд гэмтэргийн эрүүгийн гэмтэргийн хариуцлага хүлээдэг байхгүй юу. За энэ бүхнээс сэрэмжлэхийн тулд эхлээд та өөрөө нэгдүгээр хүүхэд болон тий том хүн маань өөрөө юу сэрэмжтэй байна. За хоёрдугаарт насан туршаагүй хүн буюу 18 нас хүрээгүй хүүхэд маань өөрөө хамгийн ойрын хүн болох эцэг их багш нийгмийн ажилтан гэсэн хүмүүстэй одоо тухай бүрт нь юу болоод байгаа талаараа хэлж мэдэгдэж явах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын хэмжээнд, Монгол Улсын хэмжээнд юу цахим залилантай тэмцэх чиглэлээр итгэвэл шалгах гэд арга хэмжээ авагдаж байгаа. Та бүхэн маань энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоод нэг нэгнийхээ тий хажуудах хүнийгээ яаж ийн юу болж ийн гэд нэг анхаарч хараад цахим гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй. Тиймээс та бүхэн амар хэлбэр аргаар мөнгө олно гэсэн захим амлалт нь бүү итэг. Танихгүй хүн танд мөнгө амлах, эсвэл мөнгө шилжүүлэхийг хүсвэл заавал аав ээж багшаасаа асуу. Захим найз нөхөд болгон итгэх хүн биш. Та хөдөлмөрлөж хичээж байж л амжилтанд хүрнэ. Хэрвээ та залилангийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын 70 23 102 эсвэл 102 аппликейшн ашиглан гомдол мэдээлэлээ ирүүлээрэй.